4X хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа цуврал подкастын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр өнөөдрийн зочноор хэл шинжлэлийн доктор профессор Чулуунбаатар багшийг урьж оролцуулж байна. Танд өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр Чулуунбаатар багшийн хувьд хамгийн анх багшийн сургуулийг бага ангийн багшаар үлээ. Үгүй. За би ерөөсөө Монгол Улсын их сургуулийг л төгссөн шүү дээ. Тэгээ өмнө нь яг цэрэгт явж байгаад гурлийн үйлдвэрт ажиллаж байгаа. Тэгээ шууд ороод их сургууль 5 жил сур төгсөөл. Тэгээ шууд их сургуульд багшуулсан. Одоо өнөөдөр яг тэгээд их сургуулиас тэтгүрт гараад тэгээд одоо энэ Монголын үндэсний их сургууль гэдэг нэг хувийн их сургуульд багшилж байна. Нийтдээ ер нь 40 гаруй жил багшилж байна. 40 гаруй жил багшилж байна. Тэгэхээр Чулуунбаатар багшийн хувьд яг хэл шинжлэлийн одоо энэ судалгааны ажлуудыг хизээнээс эхэлж та хийж эхлэвэ? Ер нь яг оюутан байхасаа л эхэлсэн шүү дээ. 76 онд оюутан болоод тэгэл 78 9 оноос л одоо оюутнаас эхэлж эрдэм шинжилгээний ажилд оролцоод оюутны эрдэм шинжилгээний одоо уралдаан гэж болдог байсан шүү дээ. Ер нь нийт ихтэй сургуулиудын дунд. Тэгэхээр сургуулиасаа гарч бас нийт ихтэй сургуулийн уралдаанд орж 3 дугаар байр энэ төр эзэлжсэн явдал бий. Тэр үеэс л одоо эрдэм шинжилгээний ажилд оролцож эхэлсэн дээ. Тэгэл 81 он төгсөөл багш болсноос хойш л одоо болтол тэгэл оролдоод явжлаа. Хоёлаа өнөөдрийн сэдвийн маань одоо хамгийн гол агуулгуудын нэг болох монгол хэл бичгийн угсаа гарлын тухай таны боловсруулсан материалууд байсан шүү дээ. Энэ талаар дэлгэрэнгүй ярил. За тэгээ ер нь бол манай монгол хэл бол дэлхийн бусад орны бусад хэлнүүдийн адил олон зуун жилийн түүхтэй, өн эртний түүхтэй, ийм баялаг түүхтэй ийм хэл байхгүй. Ер нь дэлхий дээр бол одоо яг түрүүх үед бол нэг 6000 хэл байдаг гээл сүүлийн үед бол бас жаахан олшроо 7000-аад хэл байдаг гээл ингээл бичиж байна л да. Тэр хэлнүүдийн нэг бол монгол хэл юм. Гэхдээ ер нь нийт дэлхийд дахинд бол нийт хэлний нэг 4% нь бол дэлхийн хүн амын 96% нь ярьдаг гэж байгаа. Тэгээд 96% хэлээр нь болохоор дэлхийн хүн амын 4% нь ярьдаг гэж байгаа байхгүй. Тэр 4% ярьдаг 96 хэлний дотор бол монгол хэл орж байгаа юм л да. Яг нөгөө хятад хэл, англи хэл энэ төр, орос хэл энэ төр гээд франц ч юм уу японч олон 100 сая хүнтэй юунууд бол тэр 4% хэлээр 96% хүн одоо 7 тэрбум гаруй хүмүүсийн юу н талаас илүү баг 3-2 нь ярьж гин гэсэн үг шүү дээ. Тийм. За тэгээд яг монгол хэл бол эртний одоо түүх, эртний баялаг түүхтэй боловч бас одоогоор бол яхан цөөхөн хүн л ярьж байна л да. Нэг бусад хэлтэй харьцуулбал нэг түрүү үед бол нэг 10-аад сая гэж хэлсэн юм. Одоо тэгээд нэг 8 сая орчим байна. За ер нь монгол хэлийг судалсан одоо гадаадын нэрт эрдэмтэд энэ төр болон дотоодын эрдэмтэд бол үйлчилж хувааж үзсэн байдаг. За нийт монгол хэлний үе гэж бүр зарим нь болохоор яг өг монгол хэлний үе гэж үздэг юм байгаа. Тэгээд дараа нь бол эртний монгол хэл, тэгээд дундад үеийн монгол хэл, тэгээд орчин үеийн монгол хэл гэдэг. За тэр нийт монгол хэлний үе буюу өг монгол хэлний үед бол ер нь алтай үгийн хэлнүүдийн салалт явагдаагүй нэгэн одоо бүлэгт багтаж ийсэн гэж үзэж байгаа. Тэгээ яг эртний монгол хэлний үе болоод ирэхээр нөгөө алтай үгийн хэлнээс салбарлаад тус хэл болоод ирсэн гэж үзэж байгаа юм л да. Яг эртний монгол хэлний үе болоод ирэхээр одоо түрэг хэл энэ манч түнгүүс хэл энэ төр бол ингээд салаад явчихсан. Яг сүүлийн үеийн эрдэмтдийн судалгаагаар ер нь Финландын нэрт монголч эрдэмтэн Армстедийн юугаар бол энэ Япон солонгос хэлийг бол бас алтай үгийн хэлний бүлэгт багтааж үздэг юм байна.
яг бүтцийн системээр нь бол тэгэж багтааж үзэхэд болохоор байгаа. Ер нь голцоо бүгдээр залгуул хэл шүү дээ. Тэрнээс хойш дараагийн одоо эртний монгол хэлний үеийг бол яг одоо 12 дугаар зууны үе хүртэлх үеийг бол үзэж байгаа. Дундад үеийн монгол хэлийг бол 12 дугаар зуунаас нэг 14 дугаар зуун хүртэл. За тэгээд орчин үеийн монгол хэлийг бол 14-өөс одоо үе хүртэл ингээд хувааж үздэг. За тэгээд нэг гайхамшигтай юм нь монголчууд бол энэ монгол хэлийг эзэмшихийн хажуугаар хэлийг хөгжүүлдэг, хэлийг тээж авдаг бичиг үсгийн системтэй байсан. Айл дээр үеэс. Ер нь бол хэл гэдэг чинь ярианы болон бичгийн хоёр хэлтэй байх юм бол хэл өөрийнхөө хөгжлийн замаар улам эрчимтэй хөгжиж болсонгүй болж явдаг байхгүй. Тийм учраас монгол хэл бол одоо бичгийн хэлийг бол айл дээр үеэс хэрэгжилж ирсэн. Яг эрдэмтэд бол юу яа гэм л эртний монгол хэлний үед бол бичиг үсэг байсан гэдгийг бол яг бичиж лээ. За тэгээд эртний монгол хэлний үе эхэлсэн үе бол ер нь хөнөөгийн үед гэж үзээд байдаг байхгүй. Тэгээ яг хөнөөгийн үед ямар хэл хэрэгжилж ирсэн бэ? Монгол хэл байна уугүй гэдгийг бол эрдэмтэд бас судалж үзчихлээ л да. Энэ хятадын нэг эрдэмтэн судлаад энэ хөнөөгийн ордны хаадын нэр, хан хөвгүүдийн нэр, ноёдын нэр энтрийг судлаад ер нь хөнөөчүүд бол монгол хэл хэрэгжилж ирсэн байна гэсэн нэг тийм таамаг өгвөл биччихсэн. Тэгээ хөнөөчүүд чинь одоо эд хөгжлийнхээ үед бол модны шанин үед за манай эртний өмнөх 220 он энтрийн үед бол масар их хүчрэх болсон шүү дээ. Тийм учраас одоо тэр үеийн хан улсын хаан болвол хүлээн зөвшөөрч одоо бичиг захидал өөрөөр хэлбэл сүүлийн үед бол тэрийг гэрээ гэж үзэж байна. Тийм юм явуулж ирсэн. За урт тэрмээс цааш урт тэрмээс хойш нуусмын улсыг жий захирддаг. Урт тэрмээс урагш дээд малгайн улсыг бий захирий. Хан хөнөө хоёр бол тэнцүү улс юм а гэж. Ингээд захидал ирүүлж. Тэгэхээр модон шанин бол бас гадаад улс орнтой бичиг захидлаар харилцаж дипломат харилцаа одоо тогтоож ирсэн л байж таарна шүү дээ. Энэ Төв Азийн өндөрлөгөөс. Тэгэхээр бол яг эрдэмтэд бол рууны гэдэг бичиг хэрэгжилж ирсэн гэж үзэж байгаа. Одоо Түүх Сүхбаатар доктор энэ бол тэр модон дээр хэрчлээс гаргаж бичдэг тийм бичиг хэрэгжилж ирсэн гэж. Энэ өрөөний гэдэг нэрийг бол сүүлд энэ Европ эрдэмтэд өгсөн байгаа юм л та. Ягаад бол манай эртний 1-р зуунд ч хөнөө жаахан өчн сулраад хоёр хуваагдсан шүү дээ. Өмнөд хөнөө, умард хөнөө гэдэг. Тэгээд умард хөнөө чинь салаад хоошоо одоо яваад болгаараар дайраад Унгарын нутагт очиж Унгарын угуул Орсын суугчтай нийлж тэнд амьдрал өрнүүлээд тэгээд манай эртний 4-р зуун хүрэхэд бол Аттила гэж одоо мундаг хаан гараад тэр хавийн бүх улсуудыг нэгтгэхэд тэр Герман, Скандинавын орон ер нь Англи хүртэл ирчээж ирсэн юм шиг тийм баримт байгаа байхгүй. Тэгээд тэднүүд бас тэр өрөөний бичгээ авч яваа тэнд хэрэгжилж исэн гэсэн баримт нь байгаа байхгүй. Ямар баримт байна гэхээр тэр Герман болон Унгар, за Англиас, Скандинав орн энэс бол одоо хөнөөгийн үе гэж үзэх юмнууд. Өрөөний бичгийн тийм булш бонхон янз бүрийн юмнаас нь өрөөний бичгтээ тийм идэвхтэй зүйл их гардаг байхгүй. Тэгээд ихэнх үед бол тийм бичгтээ юм гарахаар нөгөө Европ эрдэмтд чинь тайлж чадахгүй учраас эртний латин хэлний рууни гэдэг үгээр нэрлэлсэн байхгүй. Тэр нь уншигдшгүй, тайлагдшгүй гэсэн утгатай. Тэгээд тэр нь одоо энэ нэр том явуулаад орчихсон. Тэгээд одоо бол тэр өрөөний бичиг хэрэгжилж байсан гэж ярьж байгаа. За бүр энэ хятадын зарим сурвалжид тэр Янталун гэдэг сурвалж бичгт бол нэг ийм өгүүлбэр байна гэж байгаа.
биднүүд одоо тэр хятадын хаан элч бол усуунаас ахын хүртэл аялж явхад биднийг мөнгө торг дурдам юм өгөхгүй бол ерөөсөө унаамал хоол хүнс залгуулахгүй байлаа. Харин хүнүүгийн элчийг нэг юм бичгтэй байж үзүүлэнгүүт тэр даруйд нь одоо хоол хүнс унаа залгуулж ирсэн гэж. Тэгэхээр нэг бичгтэй гэж тэнд дурдсан баггүй. Хэрвээ хятад бичгтэй байсан бол хятад тийм бичгтэйгээ шууд тэр юундад дурдсан шүү дээ. Тэгэхээр тэр хүний уншид тайлж чадахгүй тийм бичгтэй л байж байсан гэдэг чинь тэр өрөөний бичгийг хэрэгжилж ийсэн л гэсэн үг байхгүй. Тэрнээс гадна өшөө түүхэн баримт дурдахад бол уг нь бол энэ Монгол нутагт одоо хүчрхэг болохоос өмнө бол Хүнүүгийн гол төв одоо энэ урд далан харуулын урд байсан шүү дээ. Одоогийн Хөх хотын орчим тэр хавьд байсан. Тэр манай эрдний өмнөх одоо 300-аад оны дунд үе сүүл үе хавьцаа. Тэгээд хан улстай байлдаа хийгээд тэр үед хүнөөчүүд ялгадаад ер нь хүнөөчүүдийг умар зүг хөөв гэж тэмдэглэсэн байт. Тэгээд 1 сая мал олдсон гэж байгаа. Тэгээд тэр хавийн газар нутгийг эзэлж аваад тэгээд бол одоо энэ авсан газар нутгаа яаж хамгаалах вэ? Одоо цэрэг цугс болгоно гэхээр асар олон цэрэг тэгээ хоол хүнс асар их зардал гарна гэдгээд хэлцэж байгаа. Тэгээд тэр хан улсын нэг төшмөлсэн. Тэрний оронд нэг хан хэрэн босгочуд яасан. Тэгээд тэр үеэс бол одоо тэр бараг 300 жилийн турш барьж ээж энэ юу одоо хятадын их цагаан хэрмийг төмөн газрын цагаан хэрмийг одоо барьсан шүү дээ. Өнөөгөөс хамгаалж үндсэндээ болвол тэгээд тэр мал олзлохоос гадна тэр Хүнүүгийн ордны зарим бичиг захидал энэ юм дээр альсан дээр бичсэн одоо нэг бичиг олзолж авсан гэж байгаа. Тэгээд тэрийг одоо хан улсын ордонд аваачиж одоо ноёд төшмөл их хатад энэ тэр хүмүүд ихэд гайхуулан үзүүлж исэн гэж. Хэрвээ хаттаар байсан бол тэрээс нэг сонирхох. Шал өөр бичгтэй байсан учраас одоо ихэд сонирхож гайхан үзүүлж исэн гэж. Тэгэхээр хүннөө бол одоо тэр бичгтэй байсан. Тэгээд тэргээ Европ дахинд аваад очсон гэж. Тэгээд энэ Унгарын нэг улснаас олдсон нэг саман дээр бол игч гисэн үсэг байна гэж. Юу яасан байх вэ? Хүмүүс тайлж уншсан л байлаа л тэгээд. Тэгэхээр л Монгол үг байх гэдэг байхгүй. Яг гоо энэ 1968 онд бол энэ Улган аймгийн нутгаас бол Хүнүүгийн хааны алтан пайз гэж нэг юм дүрэг юм алтан юу гарсан байхгүй. Тэгээд тэр энэ бол одоо энэ Монгол банкны эрдэнэсийн санд байгаа л да. Тэгээд дундаа энэ хүний дүрстэй тойруулаад нэг юм 6 усгтай. Яг өрөөнд үсэг байна. Тэрийг бол яг Перлего Серодго хоёр бол тэр юу археологийн олдврыг олсон. Тэгээ сүүлд нь Сумьяватар гэж доктор бол тэр бичгийг үзэж дэлхийн олон газрын бичиг үсгийн тэртэй харьцуулж агаад шаниун тамаг гэсэн үг байна гэж. Тэгэхээр одоо тэр үед бол хаан хүнийг шаниу гэж хэлсэн. Тэгээд шаниун тамаг гэсэн үг байна л гэж одоо тэрийг одоо яцаасан хүн бол байхгүй. Тэгэхээр бол бичиг үсгтэй байсан гадаад улс орнтой дипломат харьцаа юм уу гадаад харьцааг бол өргөн явуулдаг байсан гэдэг нь харагдаж байгаа. Тийм учраас одоо бид нар чинь Хүнөө гүрэн байгуулагдсны 2200 хэдэн жилийн үндэсний эрхлөөний хөдөлгөөний 100 хэдэн жилийн ардын хувьсгалын 100 жилийн энтер гэл зарладаг шүү дээ. Одоо тэр өөрсдийнхөө үндэс ухсааны юм бахархал болгож. За тэрний дараа бол одоо энэ эртний монгол хэлний үед бол тэр монгол бичгийг авсан юм шиг байна. Яг миний судалсан юугаар бол би одоо 4-р зууны үед эхнэр оны үед энэ дундад Азаар нутгалж исэн согдуудтай их одоо соёлын өргөн харилцаатай байсан учраас согд үсгийн үндсэн дээр монгол бичиг болгож авсан гэж ингэж үзээд байдаг. Тэгээ сүүлийн үед эрдэнэтэй бол ер нь хүлээн зөвшөөрч байгаа шиг. Яагаад гэвэл эртний монгол хэлний үед байштай уртагшийн систем үүсээгүй, ийгийн хугарал болоогүй, өгөн доторх одоо авиа ижилсээгүй. Тэгээд
гэх мэтийн ийм өөрчлөлт гараагүй байдаг байхгүй. Тэгтэл тэр эртний монгол хэлний яг тэр байдлыг бол энэ монгол бичиг үндсэндээ тусгацсан байгаа байхгүй. Одоо тэр эртний урт агшийн систем үүсээг байсан үед бол одоо тэр юм маань яг тэр Баатар гэдэг юм чинь Багаатур гэдээ тэмдэглэж байна. Яг тэр тэмдэглэгээ бол одоо бидэнд монгол бичиг сурахад яг тэрийг л сурч байна. Үндсэндээ бол бичиг үсгийн систем гэдэг бол тухайн улс үндэстэн юм уу тухайн ард түмэнд он удаан хэрэглэгдэх юм бол энэ мянган жилч явсан өөрчлөлтгүй л байхгүй. Харин ярианы хэл бол 200-300 жилийн дотор бол ховсон өөрчлөгдөж байдаг. Тий, амархан өөрчлөгддөг байхгүй. Тэгээд энэ орчин цагийн монгол хэлний үед бол биднүүд урт агшийн систем үүсчиж биднүүд одоо Баатар гэдээ ярьдаг бай. Гэтэл эртний монгол хэлний үед бол урт агшийн систем байхгүй учраас Багаатур гэж ярьж байсан баг. Тэгэхээр тэр эртний монгол хэлний тэр системийн энэ урт агшийн систем үүсээгүй байсан юм бол аль 13 дугаар зууны үед одоо хүртэл үргэлжилсэн байгаа гэдэг нь харагдаж байгаа байхгүй. Яг нь Чингисийн аян дайн байлдааны үед бол одоо бид нар ч Орос нутаг Европ хүрчихсэн шүү дээ. Ингээд дундад Азийг эслээд Европ хүрээд за энэ Иран их Афганистан энэ ойролт орнотыг бол эзэлж байсан бүр юу хүртэл Египт хүртэл тэнд чинь чармгон хорч очиж одоо эзэн ноён сууж байсан энэ төр гээд тэгээд цаадаан улс олон нөгөө зүчийн улс энэ төр гээд бүр сүүл рүү хөтлөл бол байж байсан шүү дээ. Тэгээд одоо ингээд харахад бол жишээл Орос хэлэн дотор бол манай нөгөө Багаатур гэдэг өгч орцсон шүү дээ. Баатар хүнийг бол орсоор Багатир гэдэг байхгүй. Яг жаахан тир гэж өөрчлөгдсөн болохоос биш юу нь бол бараг үндэс нь өөрчлөгдөв байхгүй. Энэ энэтхэг энэ Иран, Афганистан гэдэг энэ ойролт орнотын улсууд бол бас Баатар хүний Бахадур гэдэг байхгүй. Тэр чинь жаахан гаан хаа болол бараг л бас өөрчлөгдөв. Тэг үнэхээр одоо ялгуулсан их ялалтай аян дайны одоо ундаг хүчтрэг байсныг харуулж тэр үг бол тэр улсуудын хэлэнд орцсон байгаа. Тэгэхээр л аль эртнээс одоо тэр 4-р зууны үеэс их нэрэн улсын үеэс бол монгол бичиг хэрэгжилж ирсэн гэдэг нь бол бараг баттай шүү. Яг энэ гадаадын эрдэмт монголч эрдэмтдөө судлаад монголчууд 13-р зууны үеэс бол монгол бичиг авсан гэл бичээл үзэлээ тийм л да. Тэр нь юун дээр тулгуурладаг гэхээр Монголын нуус товчон дотор нөгөө Чингис хаан 8-ны Таян хаантай байлдаж тэрийг дараад тэгээ Тата тунгоо гэсний хүнийг зогтоож явсан хүнийг олзлоод тэгээ тэрнийг бичгтээ юм тамга өөртлөө зогтоож явсан. Тэгээ чи энийг юунд хэрэгэлдэг гэсэн альва бичиг цаасан дээр баталгаа болгоод дардیں۔ Ингээд. Тэгээд чи тэгвэл одоо манай энэ хөвгүүд дүүнэр ордныхынд одоо бичиг заа гээл. Тэгээ тэндээс одоо монгол бичиг яасан гэсэн тийм байдаг. Гэтэл бол Монголын нуус товчоог бол ерөөсөө тэр эзэнт гүрний үед бол маш сайхнаар зохиотсон байгаа шүү. Тэгээд дөнгөж бичиг үсэг авсан улс орн бол тийм сайхан яруу уянгалаг тийм зохиол бичих нь бол учир дутагдaltaй л байхгүй. Тэгэхээр бүр өмнө одоо бичиг үсэгтэй байсан тийм батал. Энэ манай Монголын бас их нэртэй түүхч хүн энэ Заваа Дандан Гавж гэж хүн байт юм л да. Энэ дунд говийн одоо хүн байгаа. Одоо бол Заваа Дандан Гавжийн хийд мэдийг сэргээчсэн. Тэр хүн 1934 он хүртэл бол юу манай шинжлэх ухааны академи буюу одоо судрагчийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн байсан шүү дээ тэр хүн бол. Тэгээ Оросын эрдэмтэд бол их уулздаг байсан. Тэр хүн бол Хорчоонжин гэж ном бичсэн. Тэрний яг төвдөр бол Хорчоонжин, монголоор бол Монголын түүх гэсэн үг л дээ. Тэгээд ер нь бол тэр 1911 оны дараанаас л бичсэн юм шиг байгаа юм. Зарим хууч яраг сонсоход бол нөгөө богд Жавсандан бодоход бол совин ламаараа хадаг хөргүүлээд таныг одоо Монголын түүхийг
бичихгүй юу гэж богд хэлж яана гэсэн чинь хадгийн амир ууртай шүүрч аваад цор төвдгөө би биччихлээ шүү дээ гэж оруулж байсан гэж. Тийм үг байдیں۔ Тэгэхээр тэр үндэсний хэрэгслийн хөдөлгөөний дараанаас л бичсэн байх. Тэгээд тэрийг бичээд дууссан. Одоо улсын намын санд бол бий л дээ. Харж байгаа. Тэр номон дотор нэг юм сонин бичсэн байна. Чингис хаанаас урагш 700 оны өмнө Уйгур Монголын мэргэд Согдын мэргэн багшныг шүтэж Бурхан намын өсийг ихэд дэлгэрүүлв гэж. Тэгэхээр тэр Чингис хаанаас өмнө 700 оны өмнө гэдгийг төөхөр үзэхээр яг одоо Буденцар дайдсан үе Алангоогийн үед яг эхний рууны үед очиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ заваад энэ авч бол ямар нэг их сурвалжаас бол энийг авсан байж таараа. Тийм учраас бол одоо биднүүд бол 1000 гаруй жил одоо Монгол бичгийг хэрэгжилж ирсэн гэж ам бардам хэлэх одоо бас боломжтой л байна л да. Тэгээд нэг их сони юм нь бол яг Монгол бичгийг ингээд одоо 1000 гаруй жил хэрэгжилж явах хугацаанд бол бас монголчууд бас одоо 10-аад бичвэрийн системийг хэрэглэсэн байгаа байхгүй. Тэгэл нэг бичвэрийн системийг хэрэглэсний дараа тэр нь одоо хэрэглэгдэхээ байхаар нөгөө монгол бичиг чинь улам хүчтэй болж, эрчтэй болж гарч ирдэг. Тийм сони үзэгдэл харагдаж байгаа. Тэгэхээр би бас одоо энэ гэрэл бичиг хэрэгсээ дараа одоо монгол хэлний хуулинд орцсон 2025 оноос одоо бүх нийтээр монгол гэрэл хэрэглэнэ тэр үеэс улам хүчтэй хэрэглэгдэх. Тийм давтамж нь бас ирэх байх гэж бас бодоод байна. За жишээлбэл юу яаж байгаа? За хамгийн ихний одоо бас монгол бичгээс өөр тэр түрүүн бол өрөөнд бичих гэсэн тийм. Тэгээд дараа нь юу бичих гэсэн. Тэгвэл монгол бичгээс өмнө бол яг хөнөөчүүд боторсны дараа Сямбэ гэж улс тогтсон байхгүй. Сямбэчүүд бол өрөөнийг авсангүй харин хятадын дүрс өсгөөс бол нэг 1000 тэмдэгтийг авсан байна. Тэгээ 1000 тэмдэгттэй хятад бичгээр бол өөрсдийнхөө бичиг хэргийн үйлийг явуулж ирсэн. Яг ганц хоёр тийм дурсгал үлдсэн юм бий л дээ. Хятадчин жишээл одоо бүр 5000 гаруй 6000 шахуу ханз байгаа шүү дээ. Тэгэхээр тэр олныг авсангүй, шууд авсангүй өөрөө хэлэндээ тохируулны 1000-ыг аваад тэгэл өөрийн бичиг үсгийн системийг бий болгосон. За тэгээд Сямбэчүүдийн дараа бол одоо нөгөө тэр түрүүчийн дурдсан одоо эхнэрэн буюу Жужаан гэж зарим түрүүийн түүхийн зохиолд Жужаан гэж үчээд байсан. Тэгэхээр сүүлийн зохиолд бол эхнэрэн гэж үчиж байгаа. Алангоогийн үеийн юу л дээ тэр Буденцар дайдсан үе. Буденцар дайдсан үе. Буюу Монголын нос товчонд гардаг. За тэр үед бол харин тэр Согдоос одоо монгол бичгийг авсан гэдэг нь бол одоо бараг хүмүүс зөвшөөрчлээ л да. Тэгэхээр бол өрөөнд хэрэгжилж байгаад хятадч хэрэглээд дараа нь одоо тэр монгол бичиг хэрэгэлсэн. За тэгэд тэр эхний өрөөний дараа бол түүргүүд бас юу яаж байгаа хгүй. Төр улсаа Монгол нутагт байгуулсан. За түргийн эзэнт гүрний үед бол одоо ямар үч хэрэгжилж яасан гэсэн чинь нөгөө хөнөөгийн хэрэгжилж ясан өрөөнд бичгийг бүр болснгүй болгоод авианы өрөөнд бичиг болгож хэрэгэлсэн. За тэрний одоо олон жишээ дурсгал бол энэ Монгол нутагт бол нэг 44 байна шүү дээ. Хамгийн алдартай нь одоо энэ Арангаан аймгийн Хашаат сумын Өшөө цайдам гэж газар байгаа Бэлгээ хааны өшөөн дээр бичээ. Түүний дүү Нэрчэнжин Күлтгэн хоёрын өшөөн дээр байгаа өрөөнд бичиг байгаа хгүй. Тэрийг аль хэдийн тайлаад уншсан хамгийн анх одоо Монголын түүхийн ном зохиолд бол Амаргой Монголын түүх гэдэг ном бичгтээ оруулсан шүү дээ. Оросоос нь орчуулад тэр 32 3 онд үлээ дээ. Монголын түүх гэж ном бичгтээ тэн дотор оруулсан. Тэр Бэлгийн хааны өшөөн дээр бол нэг юм үг байт юм. Би одоо 1000 жил дуусах түүхэн цэлэг бэ гэж. Нэрэл одоо эн чин тэр төргийн эзэнт гүрний үеэс хойш 1000 гаруй жил болчихлоо. Тэгээд тэр түүхийн өгүүлсэн бичиг нь бол байж л байна одоо.
Тэгээ яг одоо бол нөгөө Турк улсын тусламжаар бол хар хорноос 40 км сайхан хар зам тавиад том барилга бариад тэн дотор нь музей хийгээд жинхэнэ их хөшөөнүүдийн болон тэндээс гарсан үзмрүүдийн хуулбаруудыг тавьсан байна л. Тэр 2012-3 оны үед үлээд нэг Турк Монголын хамтарсан экспедиц тэнд малтлаг хийгээд 2000 эдүүлгийн зүйл олсон гэсэн шүү дээ. Тэн дотор хааны алтан титэн байсан. Тэгээ тэр нь одоо Эрдэнэсийн санд байгаа. Зүгээр хуулуур нь тэнд байгаа. Тэгээ Туркууд бол бидэнд өгчхөч гэж гуугаад байсан гэсэн. За та нар бол зүгээр зураг хөргийг нав хуулбар хийж ав. Тэгээ бид бол юуг өгөхгүй гэсэн. Нөгөө алдартай дурсгал нь бол одоо энэ Налахын цаана нэргэн сайд Тонёкугийн хөшөө байсан. Тэгээ Тонёкугийн хөшөө ч гэсэн бас одоо бичиг нь бол их нарийн сайхан сэлбэрттэй уншигдахаар байна. Гэхдээ сүүлийн үед бол нөгөө одоо юуных нь бол тэнд хашаацманд байгаах бол яг юун дотор орцсон учраас бол тэр бороо цас юмд илэгдэх нь бол гайгүй болж байгаа. Хуучин бол одоо тэр ил байсан учраас тэгээд он болохоор нөгөө илтрээд, энтрээд, бүдгрээд тэгдэг юм байна л. Уг нь бол 1924 онд Судрагчийн хөрөөлөнд ажиллаж байхдаа Дашторжийн нацагт орсныг төсөл гаргаж ирсэн. Одоо энэ байгаа алдартай ийм мундаг хөшөөнүүд дээр ийм сарвч барья гэсэн төсөл гаргаж ирсэн. Тэгээ тухайн үед дэмжигдээгүй байлгүй. Тэгээд аль дээрүүд тэгсэн бол одоо бас юу л байх байсан л да. Их хөөр сайхан адуулгадах л байсан байх. Би одоо тэр Бэлгэн хааны хөшөөнд тэр үзээ явж байхад дээр үедээ би аль 80-аад оны ихэнх үед явж байхад бол нутгийн хүмүүс ярьж ирсэн. Уг нь бол сайхнаараа байдаг байсан ба тэгээд энэ гадаадын хүмүүс ирээл ингээд нөгөө шувууны сангас энтрийн арилгахын тулд юм шүршээл ингээд цэвэрлээд идэг байсан. Тэгээд тэр юм шүрсэд цэвэрлээд явснаас хойш бол илтрэх барих нь амархан болцсон гэж ярьж ирсэн. Тэгээ бас тэр хамаагүй хэвийн бодисоор одоо хөшөө чулуу энтрийг бол цэвэрлэх бас тийм ээ. Тухайн хөшөө дурсгалд нь муу байт юм байна. За тэгээд тэрний дурсгалд бол одоо их олон байна л да. Яг тэр тухайн шиг бол одоо энэ манай шинжилгээ ухааны академийн харьяа хэлцгөөлийн хүрээлэнгийн захирал махирал байсан одоо академич болд гэж хүн байгаа цагаан толгойтой. Тэр хүний бичсэн Бүднэр Тунгал Орчны нутагдах бичээсүүлүүд нэг тийм нэртэй ном байгаа. За нэг юм энэ дунд орох юм зузаан. Тэрийг унших юм бол одоо энэ Монгол нутагт байгаа бүх тэр өрөөнд бичгийн дурсгал юмнуудыг үзэж байна. Бас одоо Монгол Улсын сургуулийн багш Баттулг гэдэг хүний орхон эсэн бичиг гэдэг сэдвээр эдмийн зэрэг хамгаалсан. Тэр хүний бүтээлийг үзэх юм бол тэр бас дэлгэрэнгүй тайлцж болно. Тэр орхон эсэн бичиг гэж яагаад гэсэн гэхээр орхон голын дагуу тэр өрөөнд бичгийн дурсгал бас их байна. Ийсэд бас их байна. Тэгэхээр туркууд бас сүүлд нь одоо энэ орхноос яваад Инсэ мөрний дагуу ингэж нүүдэлж явахдаа бас тиймийг үлдээсэн байж магадгүй гэж бодож байгаа. Тэгээд тэр Атила Европт очихд байсан тэр өрөөнд бичгээс гадна өөр нэг их бас Атила юм уу монголчуудын дээд өв байсан гэдгийг нэг сонин баталгаа бол буган чулуун хөшөө бол англи энтерт их байдаг шүү дээ. Одоо тэ Унгар, Скандинав орн тэгээд англид бол зөндөө байдаг. Энэ дэлхийд одоо нэг за багцаагаар нэг 600-аад ийм буган хөшөө байдаг гэж байна. Тэрний одоо 350 юм уу 400 өгөх нь бол Монгол нутагт Төв Азид байдаг. Тэгээ 200-аад нь бол тэр Европ дахинд байдаг гинэ. Тэр ийшээ Сибирь мээр тэгээд Оргшайн хятад мэтийн ойрт орнд ингээ байдгүй гэж байна. Яг гоо энэ улаан хадаас ингээд Монгол нутагт хараад хошоо ийм ташуу бүр англи хүртлийн ташуу замын дагуу бүгэн хөшөө байна гэж байна. Тэрээс өнөөгөө үеэсд бол монголчуудын нүүдэг нэг их нүүдлийн зам байсан байгаа. Тэгээ сүүлд одоо бүр 18 дугаар зууны үед энэ одоо торгуудын
хөөрлөг ноён 20 мянган өрх айлаа дагуулад бас энэ ижил мөрний хөөр үе явцсан шүү дээ. Тэгээд одоо тэдний үлдэгдэл нь одоо тэр халимгууд байгаа байхгүй. Яг уу сүүлд нь нөгөө буцаж ирсэн л дээ. За хагас нь бол хагас нь нөгөө ижил мөрөн хөлдөөгүй байсан учраас голын цаана байсан, мөрний цаана байсан улсууд нь тэндээ үлдэж хоцроод уг нь бүгдээрээ нөө гэж хэлсэн байсан чинь. Тэгээд наадлын хэсгүүд нь зөвхөн нүүгээд тэгээд нутагтаа ирсэн аль хэдийн манжтай эзэгдсэн байсан. Тэгээд манжи эзэн хаан газар нутаг зааж өгөөд одоо Шинжаанд байгаа ордууд чин тэр шүү дээ боцож ирсэн. Яг хөө тэнд үлдсэн улсууд бий. За тэгээд дараа нь бол уйгурууд бол Монгол нутагт одоо эзэнт гүрнээ байгуулсан. За уйгурууд бол эхлээд тэр Туркийн өрөөнд бичиг жаахан хэрэгжилжсэн шүү. Тийм зарим номын тэгмэг, тийм зарим нэгэн дурсгал олддог л. Дараа нь бол тэгээд нөгөө Монгол бичиг. Тэгээд тэр заваад амьдны явж хэлснээр уйгур монголчууд номын мэрэгэн багшийг шүтэж бурхан намын үсийг дэлгэрүүлэх гэдэг чинь зэрэг авсан тал байгаа байхгүй. Тэгээд яг өөртөө ойр зур эзэнт гүрэн болоогүй байхдаа бол зүгээр овг аймаг дотроо хэрэгжилж байгаа сүүлд нь одоо том эзэнт гүрэн болонгуудаа шууд одоо нөгөө эхнэр нь хэрэгжилж ясныг ер нь энэ бичиг болгож авъя гэх. Тэ хэрэгжилж. Тийм учраас одоо уйгурчин монгол бичиг гэдэг үг нь хоёрын төлөөлөд байхгүй. Уйгурууд ч авч ирсэн, монголчууд авч ирсэн. Тэгээд хүмүүс заримдаа самараад байдаг байхгүй. Энд чинь одоо уйгур бичиг биш, монгол бичиг биш. Гэтэл үндсэн чанартай уйгуруудын бичиг, монголчуудын бичиг. Ер нь бол далимд хэлэхэд бол өөрийнхөө улсын нэрээр нэрлсэн бичиг үсэг бол 16 л байдаг байхгүй. Дэлхийд бол. Шилбэл хятад бичиг. За тэгэл монгол бичиг, япон бичиг, солонгос бичиг гэх мэтээр 16 бичиг үсэг бол өөрийн улсын нэртэй байдаг. Этэл биднүүд бол одоо энэ орчин үед хэрэгжилж байгаа бичгээ бол биднүүд монгол бичиг гэж ам бардам хэлж чадахгүй шүү дээ. Энэ чинь одоо биднүүд кирилл бичиг гэдэг байгаа. Яагаад кирилл бичиг гэж байгаа бол зарим хүн яг орос бичиг гэж байгаа. Оросоос авсан учраас. Үндсэндээ бол энэ кирилл Мапади гэж Болгарын хоёр ах トゥ бол тэр 900-аад оны үед энэ бичгийг зохиож гаргасан байхгүй. Тэгээд тэр хүнүүгийн үеийн өрөөнд бичгийн тэмдэгтүүдийг бол уг нь манай эрдэмтэд Перлагва, Дандан Сурмагч, Эренчин багшийн судалж байсан. Хятадын эрдэмтэн Майморон гэж хүн бас судлаад цуглуулад 500 тэмдэгт цуглуулсан байхгүй. Манай над Аршаан хаадын Хэнтэй аймгийн бичиг таад энтергээд энэ тэмдгийн газрууд тэр хүнүүгийн тамга тэмдгийн бичиг олддог байхгүй. Перлагва яг энийг Монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь гэдэг нэг ном бичсэн. Тэгээ үндсэндээ овгуудын тамга гэж мань хүн үзсэн байсан. Тэгээ Майморнгой бол энэ цуглуулсаар байгаа энэ 500 тэмдэг. Улаан хаадын тэрээс бас олдсон юм байна. Тэгээд үзэхээр тэр 500 тэмдэгт дотор бол энэ кирилл үсэг, латин үсгийн бүх үсэг дотор нь байж байдаг байхгүй. Тэгэхээр айгүй бол одоо тэр латин кирилл мэр яг сүүлд нь 900 оны үед бол кирилл зохиосон чинь тэр өнөөгийн өрөөний 500 тэмдэг дотроос бол гол авиануудын таарах хилэндээ таарах авианууд сонгож аваад кирилл үсэг зохиосон байж магадгүй. Тэгэхээр дэлхийн бичиг үсгийн түүхэнд бас монголчуудын бичиг үсэг нөлөөлсөн гэж бас ярьж хэлж болох талтай байхгүй. Тий. За тэгээд дараа нь бол яг кеданчууд одоо төр улсаа байгуулж явсан. Тэгээд кеданчууд бол бас хятадын дүрс үсгээс авсан 900 тэмдэгттэй тийм их бичиг гэдэг юм хэрэгжилж байсан. Сүүлд нь бол тэр ордны ах トゥ хоёр одоо ярьж үзэж байгаад 400 тэмдэгттэй баг бичиг гэдгээ зохиосон. 900 болохоор их олон байна гэж үзсэн байлгүй. Тэгээд голцоо одоо хятадчууд одоо энэ шар мөрөн одоогийн энэ өвөр Монголын улаан хаад энэ газруудаар бас нутгалж байсан шүү дээ. Тэгээд чинь тэндээс бол энэ бас саяхан 3-4 жилийн өмнө л энэ өмнөгөө аймагаас нэг
Китаан бичгийн дурсгал бас олдсон л доо. Тэгээд одоо болтол бол Китаан бичгийн эх хөгжлийн дурсгалыг бас тайлж уншаагүй л байна. Нэг Японы эрдэмтэн болвол харин тайлж уншаад тэгээ 2 ном бичсэн гэсэн тэр 2 номыг би одоо олж үзээгүй байна. Ягаад бол тэр Япон хэлээр ирсэн хүн орчуулгыг бас хүлээгээд байна л та. Орчуулад гаргачихаасаа гэж бодоод. Ягаад бол би Япон хэлэндээ өөрөө муу учраас бараг ханз мэдэхгүй шүү дээ. Зүгээр ойр зуурын дэлгүүрийн хэлээр л яхаас биш. Тийм. Тэгээд тэр хэрвээ орчуулгад гарчих юм бол тэр Китааны бичгийг тайлж уншиж байгаа юмнууд гарна. За тэгээд эхнэрүүний дараа биш Китааны дараа бол нөгөө юу хамаг Монгол улс тэгээд дараа нь их Монгол улс залгаж явах Чингис хааны. Чингис хаан бол одоо албан ёсоор Монгол бичгийг бол улсын албан бичиг болгосон шүү дээ. Тэгээд тэр үеийн одоо хамгийн эртний одоо Монгол бичгийн дурсгал бол одоо байна л да. 1225 оны одоо Эсүнгэ мэргэний дурсгал зориулсан одоо Чингисийн чулууны бичиг гэдэг нэртэй хөшөө бол Эрмитажд байна. Хуулбарын манайх хуулж авцраад одоо үндэсний төвхийн музейн урд талд босгоцсон байгаа шүү дээ. Хэрвээ одоо тэрийг сонирхож очиж үзвэл. Тэгээ яг тэр чинь мөр тэтгэсэн Чингис хаан гэж мөр тэтгэжээ. Дараа дороос хамаг Монголын иргэд юу лээ? Цартуул ирэн дайлж буулж хамаг Монголын иргэд бус очгой дор хорсон дор Сүнгээ хонгодор 335 алдсан онцлоо гэсэн тийм бичиг ба. Тэр эртний бичгийн хэлбэр нэртнийг бас өгсөн нь бол одоо яг тэр үеийн одоо 13 дугаар зууны үеийн эртний монгол хэлний үеийн сүүлийн үеийн хадгалсан тийм бичгийн дурсгал гэж үзэж байна. Яг дундуур ингээд тасарцсан, хугарцсан. Тэр чинь 1904 оны хавцаа чөлөөтэй ижил мөрний хов хавцаагаас чөлөөтэй. Ижил биш баха. Ямар юу тийш мөрөн чөлөө. Нэг тариачин газар хагалж яваад. Анчс нь юм толцсон. Тэгээд энэ юу байдаг лээ ухаад үтсэн ч нэг тийм чулуу байхгүй. Тэгээд нэлээд ухаад. Тэгээд тэр үеийн нөгөө дээр үеийн төмөр том дугуйтай трактор дундуур нь оосрлж байгаа татаад хугатаа. Тэгээ яг ухаж бүгдийг гаргаж ирээд тэр үед нөгөө Казанд бол Монгол судлалын салбартай байсан. Тэгээд их мундаг эрдэмтэн Брадийн одоо эрдэмтэн Доржон Зарав гэж хүн байсан. Тэр мэрт хэлээд тэднүүд ирж үзээд тэгээд тэр хөшөөг аваачаад анх Доржон Заравгаа олсон байна. Тэгтээ бол тэр Эсүнгэ хонгодорт 335 өрхайл өглөө гэж байна. Тэрийн сүүлд энэ Серат энэ Перлего антер уншихтаа 335 алдаст ондодлоо гэж засаж уншсан. Тэгээ одоо тэрийг няцаасан хүн бол одоогоор гараагүй л байна л да. Яг нэг инженер хүн 1990 онд утга зохиол сонинд бол юу нэг өгүүл бичсэн байсан. Ямар ч мундаг баатар хүн бол 335 алд газар уу 650 метр газар харуулж чадахгүй. Харин тэр үед бол энэ Дундад Азийг эзлээд Хорезмыг эзлээд тэр газрын одоо олон орон даргачуудыг цуглуулж аваад тэгээ ямар нэгэн харуулах тийм шинэ оньсон зэвсэг хийсэн. Тэгээд тэрийгээр 335 алдын цаанаа байгаа амжилттай онсон. Тэгээ шинэ зэвсэг бүтээснийхэн төлөө Эсүнгэ хонгодорт бол 335 алд ондлоо гэж одоо гавьяагийн тэмдэглэж хөшөө босгосон гэсэн тийм санаа төвшүүлсэн байсан. Одоо тэрийг няцаасан хүн бас байхгүй л байна л да. Уг нь бол Эсүнгэ хонгодорын мянгат бол шинэ зэвсгийн мянгат байсан гэж байна. Тэгэхээр тэр бас ортой байх талтай. За тэгээд ер нь бол их Монгол улс байгуулад одоо Монгол бичгийг эд одоо төрийн алуу гадаад харилцаанда
За тэгээд одоо Монголын нуус товчоо гэх мэт тийм мундаг сайхан дурсгалуудыг бол бий болгосныг бол бид бүхэн мэдээ шүү. За дараа нь бол яг одоо Мөнх хааны хөө ховлаа бол юг өмнөдсөн ус энэ хойдсон усанд бүгдийн одоо Хебухатыг эзлээд бол Юан ус гэж байгуулсан шүү. Тэгээ Юан ус байгуулцгаад манай хүн бол улсын хэрэгт бол Монгол өчиг хэрэглээг байна. Яагаад гэвэл одоо хятад бичгтэй хятад, монгол бичгтэй монгол, төвд бичгтэй төвд, араб бичгтэй одоо дундад Азийн ингээд өөрсдийн бичгтэй олон улс байсан учраас аль нэгнийг одоо товойлгож энийг улсын бичиг болгоё гэхэд бол зөвшөөр хандлага нь бол муу байсан байхгүй. Тийм учраас шинэ бичгтэй болгоё гэж бодсон. Тийм учраас тэр одоо төвдийн хэмэргэн багш Хагвалам лодой жалцсан гэдэг хүнийг ураад. Уг нь бол гунгай жалцсныг урьсан юм байна. Гунгай жалцсан бол одоо монголчуудын түүхэнд бас нэрийн үлдээсэн л хүн л дээ. Өгөөдөө хааны хүү Годон ноён энэ хөнөөрийн газарт 6 түмэн монголоо захираа сууж явах үедээ бол гунгай жалцсан гурсан байхгүй. Төвдийн одоо сажаагийн их лам. Гунгай жалцсан бол тэр үед өөрийнхөө одоо гунгай жалцсан бол авгна гэж байгаа. Лодой жалцсан 10 настай байхад нь хөгнөөрт дагуулж очижсэн байхгүй. Тэгэхээр лодой жалцсан тэнд авгаасаа их юм сурахаас гадна 10 жил монголчуудын дунд байсан ч бас монгол хэл сурсан байхгүй. Монгол бичиг сурсан. Тэгээд нэгэнтээ одоо тэр Ховлын хаан 1260 онд лодой жалцсныг гунгай жалцсныг урьсан чинь гунгай жалцсан нас орцсон байсан учраас оронд нь лодой жалцсан байхгүй юу. Одоо тэгээд яг одоо улсын их багш гэдэг цол өгөөд тэгээд та одоо нэг улсын шинэ бичиг зохиож өгөөч. Тэгээд түрүүний түүхэнд бол одоо 1260 оноос эхлээд 1269 он дуусч улсын албан хэрэгцээнд хэрэгжсэн гэж зарим ном бичсэн байдаг. Тэгээс сүүлийн үеийн одоо Цэдэн Содонмогоонтын судалгаагаар бол ерөөсөө Хоглон бол 3 сар суугаал одоо дөрвөлжин бичгийг зохиоцсон. Үндсэндээ бол үсгийн хэлбэр нь төвд үсгийг дуураасан дөрвөлжин маягтай. Бичих хэлбэр болон залгах дүрмийн байдал нь бол яг монгол бичиг шиг. Тэгээ энэ хоёр бичгийн дундаас бол энэ дөрвөлжин бичгийг гаргаж ирсэн байхгүй. Тэгээ яг энэ гадаадын монголчууд Попего энэ төр бол тэр дөрвөлжин бичиг бол тэр 13 дугаар зууны үеийн энэ дорн техникийн ард түмний одоо латин бичиг шиг тийм цагаан толгой нь болж ирсэн гэж энэ дүгнсэн байдаг. Тэгээд яг Юан гурны үед бол нэг 100 гаруй жил Юан гурны мандж явах үед бол хэрэглэгдээл тэгээд аажимда хэрэглэхээ байсан. Тэгээд яг төвдүүд бол нэлээд сүүл үе бүр 1911 оны үед тамган дэнтер бол тэр дөрвөлжин бичгийг хийсэн энэ төр юм байдаг юм байна л да. За тэгээд бол энэ Завчаал бомтын хаалган дээр байдаг Тоон Төмөр хааны гэмшлийн одоо бичиг гэнтэргээд нэлээ юм би. Тэгээд Эдний сансуу аштын нэг хуудсын тасархай хуудс энэ төр олдсон юмнууд нэлээд бий л дээ. Тэгээд бол бас энэ гэргээ тэгээд 100-ийн 1000-ийн ноёны төмтийн ноёны пайз энэ төр бол дөрвөлжин бичгээр бичсэн юм зөндөө олдож байна л. Аль тэр Японы одоо Такашима гэж арлын тэнд байдаг Монгол цэргийн музей дотор бол тэр 100-ийн ноёны пайз дөрвөлжин бичгээр бичсэн байж лээ. Энийг 70% олсон гэдэг. Нөгөө Чингисийн Ховлын хааны Япон руу давталсан аян дайны үед тэгээд хүнтэйгээ далаараа өчөвдсөн байсан. Тэндээс л олсон байна л. Гэх мэт тийм дөрвөлжин бичгийн дурсгал бол нэлээд байна. Гэтэ дөрвөлжин бичиг харьцангуй нөгөө ард түмний дунд гэхээс илүү алтан бичгийн хүрээнд их хэрэгжиж байна. Тэг яг тийм. Яагаад гэвэл тэгээд 3 сар сууж зохиотсон хойно тэр бичгийг сургалт явуулж хүмүүст эзэмшүүлж бичгийн төшмөдүүд бэлтгэхэд бол 1260 он хүртэл 9 жил зарцуулсан байна. 9 жил зарцуулж ээж дараа нь одоо нөгөө хүмүүсээ тарааж юу яаж тэгээ алуун хэрэгцээнд хэрэгжилж ирсэн байхгүй.
Тий. Ер нь нэг аливаа нэг бичгийг солиод өөр бичиг авахд бол ер нь багцаа тэмжиж шаарддаг. Жишээл 1941 онд биднүүд одоо монгол бичиг халаад кирилл бичигт ороход үндсэндээ 54 онд л одоо бүгдээр хэрэгжилж эхэллээ шүү дээ. Улсын бүх сургалт, албан бичиг, сонин сэтгүүл бүгд кириллээр 54 онд л гардаг байсан. Тэрнээс өмнө бол сонин 2 бичгээр гардаг байсан шүү дээ. Тэгэл одоо бүх алуун газар бүх нийтийн сургалт явуулж хүчээр одоо сургалт хүмүүс олон хүн сургасан аймаг энтри чинь их мөнгөөр шахандаг байлаа шүү дээ. Одоо энэ Шинжаанд бол 1988 хүртэл бол юу хэрэгжилж ирсэн шүү дээ. Тод бичгээр хэрэгжилж ирсэн. Тэгээд бадаа тэргүүлэгч бол шийдвэр гаргасан баг. Шинжааны хүүхдүүд өвөр Монголд очихоор дахиад 1 жил монгол бичиг сурах гэж зовж байна. Тийм учраас нэг монгол үндэстэй юм чинь ерөөсөө монгол бичиг хэрэглэгийг шийдвэр гаргаад тэгээд хүүхдүүдэд эцгийнхүүд нь өвөөмэд нь бүх алуун газрын улсуудад заасаар угаад 1999 он гэхэд 10 жилийн дараа бүгдээр монгол бичигт орсон шүү дээ. Тэгэхээр нэг тийм үе байх юм байна. Нэг 10-аад жил зарцуулдаг. Гэхдээ биднүүд бол 1991 онд бол монгол бичгээ авъя гэж улсын баг хурлын тогтоол тэгээд засгийн газрын тогтоол энэ төр гараад 94 онд монгол бичиг шилжинэ гэдэг яасан чинь тэгээд 91 оны хичээлийн жилээс бол бүх улсын орон даяар 200 мянган хүүхдийг бол монгол бичгийн сургалтаар явуулсан шүү дээ. Тэгээд 94 он болсон чинь ерөөсөө эцэгчүүд өгүүлэл гаргаад энэ залуу тэр үед ард түмэн холбооныхан бас улсын хурлд гарсан байсан. Тэднүүд ч өөрсдөө айцсан байх. Монгол бичиг мэдхгүй одоо тэр ялуу залгуулж чадахгүй нэ. Тэгээд үндсэндээ болчихсон шүү дээ. Тэгээд тэрнээс хойш ч одоо 90 оноос хойш бүхэл бүтэн 31 жил болж байна. Биднүүд монгол бичиг авч чадахгүй л байна л да. Ямарваа нэг бичиг үсгийн шилжилтийн үед бол яг тухайн за шинэ бичиг оруулж ирэхэд нэг 10 жил гээд тас ярьж шүү дээ. Тэгвэл одоо жишээ нь монгол бичгээс кирилл рүү шилжих хугацаанд те тэр шилжилтэнд бас нэг хэсэг бүлэг одоо хүмүүс жоох өртөөд одоо юу гэдгийг хэцүү жоох хүндхэн байдалд одоо ер нь бол за би яг төрсөн оноор нь ярих юм бол 80 оны сүүл хавцаа төрсөн хүүхдэд 90-ад оны одоо 95 оны сургалтын програмд нэг монгол бичиг ороод тэгэл кирилл ороод те тэгээ тэр үеийнхнийг бол би яг нэг Монгол Улсын их сургуулийн багш цаа зэхийн багш шүлээ. Ер нь та нарыг бол нэг 100-ны алдаал гэж ярьдаг юм да гэж тэгжсэн. Зөв бичигт дүрэн байхгүй. Яг үнэ. Бичгийн хэв байхгүй гэл. Нэг монгол бичгээр 4 жил явж яснаа буцаал кириллд ороод тэгэл одоо тэр кириллийн нарийн мэдлэгчгүй монгол бичгийн нарийн мэдлэгчгүй одоо бол 30 гаруй насны 40 бол улсууд байна шүү дээ. Тэгэхдээ тэднүүд ч одоо монгол бичгээрээ сайхан уншиж чинь яг зарим нэг нь бич чадахгүй л болцсон байгаа хэл та. Дан бичиг дадлага хийхгүй бол тэр чинь мартагдчихдаг байхгүй. Тэр үед чинь бас ганцхан монгол бичиг монгол кирилл үсгээс гадна яг үзээ явжсэн чинь нэг орос хэл орж ирээл те. Тэгжээс англи хэл орж ирээл бүр нэг ялч нэг тийм болсон үе бас байгаад байгаа. За тэгээд дөрвөлжин бичгээ орхичих ерөөсөө одоо тэгээд нэг монголчуудын бас хэрглэжсэн бас нэг одоо чухал бичиг тэгээд ер нь бол тэр ягаад дөрвөлжин бичгийн дурсгалуу чухал байдаг вэхээр тэр одоо Ян улсын үеийн одоо ордны болоод тэр язгууртнуудын хэл тэр үеийн хэлийг судлахад бол бас их чухал зүйл болдог. За дараа нь бол одоо энэ ойрдууд сүлдээ энэ Атан цаанд одоо их хүчрэх болоод зүүн гарын хаан тус гэж улс бий болголоо шүү дээ. Одоо тэгээд Галдан Бошигт хаан бол их хүчрэх хаан байсан. За тэр үед бол ойрдын заяа бандэд Намхай Жамц гэдэг хүн бол 1648 онд тод үчиг гэж бичиж зохиосон. Яагаад бол нэг улс байхад улс өөрийн бичгтэй байна гэж үзсэн байхгүй. За тэгэхдээ монгол бичгээ бол хэрэгжилж ийсэн мөртөө монгол бичгээ бол шууд аваагүй. Монгол бичгийн системээс үндэслээд ойрдын аялгаунд аман аялгаунд нэлийн төхөөсөн тийм
бичгийг зохиосон учраас тодорхой болгосон гэдэг үндснээс бол тод бичиг гэж нэрлсэн байгаа байхгүй юу. Тэнд бол урт ихшгийн систем нь бол ихшгийн нэг бичээд хойны юм уртгалын тэмдэг хийсэн байгаа. Яг одоо Багаатар гэдэг бол Баатар гэд энд нь уртгалын тэмдэг хийсэн байгаа байхгүй юу. Ярианы хэлэнд бол илүү ойртуулах санаатай байсан. Тэгээ яг зарим нэгэн хаамаа гэд энэ гаднаас орсон усан өсгөнтөр бол нэлээд угуулзарсан хээ маягтай тийм байдалтай л да. Тэгээд дотор нь бол монгол бичиг бол ерөөсөө АЭ2 бол адил төс зурлагтай О2 адил дурстай Ö адил бараг шахуу зурлагтай байхгүй. Тэгтэл бүгдийг ялгаж өгсөн хооронд нь. Тэгэхээр нөгөө О энтер чи нэг юм дөрвөлжин маягийн хэлбэртэй болчихгүй энэ бөөрөхий байсан юм чинь. Тэгэхээр нөгөө хурдан бичгэж яах төвхтэй болоод ирсэн. Тэгсэн мөртөө яг заримд нам хаж амцууд өөрийнхөө шавь нартай нийлээд бол төвдөөс нэг 126 зохиол бүтээлийг орчуулж энэ тод бичгээр одоо бичиж юм уу барлаж үлдээсэн байдаг. Тэгэхээр энэ бас уг нь бол намхай жамцын зорилго бол нийт Монгол түмэнд одоо энэ бичгээ бас түгэнэ. Зүүн гарын улсын нэг одоо том хэлний соёлыг хадгалж явах, хөгжүүлэх гол бичиг бол энэ юм а гэж тэгж бодож хийсэн байна. Тэгэхдээ зөвхөн зүүн гарын хаан тусаа ойрдуудын дунд хэрэглэгдээд нийт Монгол түмэнд тархаагүй, халахад тархаагүй, бурайд тархаагүй, өөр Монгол, өмнөд Монгол руу тархаагүй. Тэднүүд нь монгол бичгээ хэрэглэж байна. Тэгээ яг зүүн гарын хаан тус өгөхөд бол тэгээ бас бичгийн хэрэглээ нь багассаар байгаа. Тэгээ яг ойрдууд бол одон зууны турш хэрэглэсээр байгаа. Саяхан 88 хүртэл энэ Шинжаанууд хэрэглэж байгаа. Одоо халимгууд бол зөвхөн судалгаа шинжилгээний ажлын хүрээнд бол тод бичгээ хэрэглэдэг юм байна л. Тэгээ яг албан ёсны хэлэнд Оросын дотор байгаа учраас орсоор л ярьж шүү дээ. Орсоор бичнэ. Тэгээд яг эрдэмтэд нь хэлвэчийн улсууд нь бол тодоо хэрэгжилж байгаа. Судалгаа шинжилгээнд хэрэгжилж байгаа юм бичиж төөрөж байна. Тэгтээ яг одоо Монгол түмний нэг хэсэг болсон улсууд өөрсдийн одоо авиан тавьсан бичиг хэрэгжилж ирсэн нь бол бичиг өсгөн соёлын бас нэг салаам учир тооцох хэрэгтэй тэрийг. За дараа нь Бурхны шишин дэлгэрээ дэрэнгүүт 1557 онд энэ харчны аюуш бөөс гэж хүн Али Гали гэдэг үсэг зохиосон ба. Энэ нь яг Монгол бичгийн юу л дээ тэмдэгтүүдийн илүү олон болгосон. Тэр нь яадаг вөхөр энтхийн 80 үсэг, төвдийн 30 үсгийг доор нь үсэг болгонд нь монгол үсэг оноосон байхгүй. Тэгээд Али гэдэг нь санскритаар ихшиг, Гали гэдэг нь гівч гэсэн байхгүй. Тэгээд ихшиг гівчийг тэмдэглэх үсгэл гэсэн. Энэ үсэг зохиогдох шаардлага юу байсан бэ гэхээр тэр үед бол энэ санскрит болоо төвдөөс бол асрах зохиол бүтээлийг орчуулж эхэлсэн байхгүй. Орчуулж эхлэхэд бол нөгөө бурхтын нэр, хүний нэр, газар усны нэр олон тийм нэр томьёог бол одоо яг орчуулж болдгоо шүү дээ. Яг тэр чигээр нь буулгах хэрэгтэй байхгүй. Гэтэл тэрий чинь ингээд монгол үчгээр одоо шууд дуудаж байгаа байдлаар нь буулгачаар сүүлд нь буцаагаад нөгөө төв тэл рүү н оруулахар чинь шал өөрөг болчдөг байхгүй. Тийм учраас дэлхийн одоо энэ галгийн систем гэж байдаг байхгүй. Тэр галгийн систем хоёр систем байдаг. Транскрипт, транслитерац гэж. Транскрипт гэдэг нь авианы галиг, транслитерац гэдэг нь бичгийн галиг. Авианы галиг гэдэг нь яадаг вөхөр яг яаж хэлэгдэж, яаж сонсогдож байгаагаар нь бичдэг. Транслитерац гэдэг нь яаж бичиж байгаагаар нь өсгчлэн буулгадгийг транслитерац гэж байна. Тэр монгол үчгээр тэр алигаар бичээд сүүлд нь төвдөр буцаагаад буулгахаар яг төвдөр яаж бичснээр буудах. Тэгэхээр ямар үг байсан гэдэг нь эргээд үзэхэд бол танигдахад нь их амархан байна. Тэгэхээр авишгүй шин тэр алиг бол маш их чухал зүйл байсан байхгүй. Тэгэхээр ном орчуулахад ялангуяа номын одоо хойдолд нөгөө
одоо хүмүүс чинь орчуулсан болон зохиосон хүмүүс нэрээ бичдэг үлдээдэг байхгүй. Тэнд бол маш чухал байна. Тэгээд манай Эрдэнэчин багш хэлсэн байд юм л да. Аюуш гүүшийн галиг үсэг зохиогдсноос хойш одоо төвд хят бүлэг хэлний хэл тэгээд санскрит энтэг Европ хэлний бүлгийн хэл тэгээд цаашлуул дэлхийн бүх хэлний үсгийг тэмдэглэн буулгах үсгийг галиг үсгийг аюуш гүүш одоо зохиож гаргажээ. Энэ нь Европод бусдын хэлийг тэмдэгт галиг үсэг зохиосохоос 200 жилийн өмнө зохиосон байгаамаа. Тийм учраас монголчуудын төрийн хэл шинжлэлийн мэддэг асар өндөр байжээ гэж номдоо бичсэн байдаг. Тэгэхээр бол тэр галиг үсэг гэдэг нь маш чухал байна шүү дээ. Яг гэвэл жишээл одоо японочууд байна. Хирагана, катагана гэж хоёр үсэг зохиосон байна. Яагаад катагана гэж юмыг хажууд нь зохиосон? Гэтэл тэр нь катагана зөвхөн гадаадаас орсон өгнүүдийг тэмдэглэдэг үсэг байхгүй. Хирагана нь Япон үгээ тэмдэглэдэг. Тэгэхээр тэднүүд бол хэлэнд орсон гадаад үгээ бол бидэж шít. Ийм юм ингээ катаганаар бичсэн бол шууд гаднаас орсон үгээ. Гэтэл биднүүд аюушгүйшин галиг үсгээр бичсэн үсгийг бол одоо харахаараа бас гаднаас орсон үггүй таньж болохоор байхгүй. Жишээл одоо биднүүд лам гэж ярьж байгаа мөртөө монгол үчгээр бичгээрээ хоёр янзаар бичээд байдаг. Нэг нь лама гэж бичдэг. Энэ нь бол авины галгаар бичиж байгаа шууд дуудлага. Нэг нь бэгэр бэлама гэж бичдэг байхгүй. Энэ нь яг төвдгийн ва тэгээд лама гэж яг өсгчлэн монгол үчээр буулгацсны бэлама гэж бичдэг байхгүй. Тэгээд тэргээ лам гэж л уншсан шүү дээ. Гэтэл одоо манай орчин үеийн залуучууд монгол үчийг сурхаасаа залхуурдаг ч юм уу. Лам гэдэг үгийг балмаа гэж бичдэг, балаа бичих энэ төргээд энэ фэйсбүүкэд энэ тийм харагдчихлаа. Тэгээ соёлоо судлаагүй байж өөрийнхөө соёлын гол юмнуудыг үзээгүй байж бол шууд өнгөц хараад бол шөөмжлөх нь бол хамгийн учир дутагдaltaй шүү дээ. Юмыг гадарлахаас илүү цааш нь доторлж гүнзгийд нь орж үзэж ээж юмаа шөөмжлөх хэрэгтэй шүү дээ. Ер нь юмыг гүнзгийрүүлэн Монголын соёлыг бичвэсийн соёлыг ингээд үзэх тусам, ухах тусам дэлхийд байхгүй асар баян тийм соёл байгаа байхгүй. Тийм ч учраас Монголын түүх бол асар баян ингэж явж ирсэн. Одоо сүүлийн үеийн энэ 90 оноос хойшх энэ одоо Монголын түүхийн судлал, өнөөгийн үеийн судлал гэдэг шинээр маш гоё гарч ирж байна шүү дээ. Хүмүүс одоо энэ археологийн судалгаа, түүхийн судалгаагаа бол холбоод маш сайхан юм хийж. 90 оноос өмнө бол дандаа тийм үзэл сурталчилсан зохиомол түүхтэй байлаа шүү дээ. Одоо илүү бодтой нэлж. Илүү бодтой болж би одоо тэнд бол их баяртай байна. За дараа нь одоо тэгээд хараад орсаагүй байна л да. Өндөргийн зан озур бол 1660 онд соён бичгийг зохиосон. Уг нь тухайн үед бол бүх Монгол түмэнд түгээх санаатай байсан. Тэгээд бас нөгөө эн чин санскритийн төрлийн олон бичигч Наландараа Варду Марду гэдэг олон үсгийн үндсэн дээр зохиосон учраас бас юу байгаа юм л да. Бичлэг юу хэрэглэхэд бол хэцүү. Тэгээ зөвхөн лам нарын хүрээнд одоо тараад тэгээ сүм хийдийн чимэглэл мэмгэл бурхан номын судар зарим нэгийг хийх тийм явцуу хүрээнд хэрэглэгдээд одоо тэгээд тэр үедээ бас давхар хэвтэ дөрвөлжин гэж бичиг зохиосон. Тий. Тэрний талаар бол одоо энэ гандан хийдийн номын сангийн хүн байсан Бямбалам гэдэг мундаг эрдэнэтэй лам би сүүлийн үед бол энэ Польшид очиж бараг 10 гаруй жил 20 жилч багшилж байна. Тэр хүний бичсэн тийм хэвтэ дөрвөлжин гэж ном байдаг. Тэрийг үзэх юм бол энэ талаар бол маш сайхан. За энэ дөрвөлжин бичгийн ном бол Данилын суран гэдэг хүний нэг дөрвөлжин бичих гэсэн ном байдаг. Зовтхон Баатрын хэдэн сайхан өгүүлэл буй их мэтийн юунууд бий. За миний ном дээр ч нэг бүлэг энтер байгаа. Миний ном бол яг нэг нүүдэлчин монголчуудын бичгүүсийн соёл гэдэг нэг эрхийн урд зан ном байгаа. Энэ хүннээс одоогийн хүртэл бүгдийг хаамруулсан нэг
тийм ном байгаа. Тэрийг үзэх юм бол монголчуудын хэрэгжилж исэн бүх хүч хүсгийн талаар бол одоо үзэж мэдэж болно. За энэний дараа бол одоо сүүлд нь Бурятын их хэдэмтэй лам Агванд орж гэж хүн Багиндрагийн үсэг гэдгийг бол 1907 онд зохиосон. Петербург. Тэгээд Нархан гэж хэвлэлийн газар байгуулад бас гараар бичдэг, чулуун бараар ном хэвлэдэг ийм газар байгуулад уг нь одоо бурятуудын дунд энэ бичиг үсгийг тархах санаатай байсан. Энийн гол үсгийн элемент нь бол бас монгол бичиг, тод бичиг хоёрын дундаас элемент авсан. Тэгээд тод бичиг, монгол бичиг хоёр шиг ихэн дундад гэж байхгүй. Зөвхөн нэг үсгийг л тэмдэглэн. Орос үсэг. Тэгээд зарим үсэг нь бас нэг жаахан угуулдсан, солонгосон байдаг учраас бас бичихэд бэрхшээлтэй юм шиг. За манай хүн бол яагаад бол төвдөд бараг 20 гаруй жил суусан Далай ламын цаншуу лам байсан шүү дээ. Цаншуу лам гэдэг нь зөвлөх лам гэсэн үг. Одоо зөвлөх сайд маягийн. Тэгээ 1912 онд төлөөд 11-р Далай ламыг дагуулад энэ нийслэл хүрээнд хүрч ирсэн шүү дээ. Уган санаа нь бол дагуулад Орос орчих санаатай байсан. Энд ирэхээр нөгөө Монгол ноёд хүрээлээд манай хэрэг ортуулгаа очихгүй. Тэгээд манай нөхөр яг Бараадаа очиод тэгээд тэр байж байгаа тэгээд тэр Далай ламыг дагуулсан. Тэгээд 7 он тэр ер нь бол 1905-6 оны үед бол Оросд очсон. Тэгээд эзэн хаан Николайд бол нэлээд нэр хүндтэй болсон. Тийм учраас Орос улсын одоо буддийн шашны тэргүүн гэдэг цолыг олгочихсон. Тэгээд тэр гараад одоо нэг 2-3 давхар сүмбэл байгуулж өгсөн. Тэндээ суудаг байсан. Сүүлд нь одоо тэр Агванд орчин уг нь тэр төвдийн хөрөнгөөр барьсан гэдэг юм аа. Тэгээ сүүлд нь монголчууд бэлгэлцсэн юм байна лээ. Тэгээ 1930 хэдэн оны тэр хэлмэгдүүлэлтээр тэр сүмийг чинь одоо хураагаад хаагаад тайсан. Нэг хүний дуртгал уншиж ирсэн чинь тэр сүмдээ очиод дуртай газар унтаад өгөхөд их амар байдаг байсан гэж. Тэгээ Монголын сүм гэдэг нэртэй байсан гэж. Тэгээд тэр хүн тийм бичиг зохиосон. Тэгээд манай хүн бол ер нь халимагч орж ирсэн. Францад бас 3 жил болсон. Тэгээ ер нь бол нэг үсэг нэг аваа тэмдэглэх нь зүйтэй байна гэж өөрөө бодсон юм шиг. Тэгээд тийм бичиг зохиосон. Яг үсгийн элемент нь үндсэн элемент нь монгол үсэг шиг тийм дүртэй. Тэгээд гараар бичсэн, чулуун бараар бичсэн, хийсэн интернетийн дурсгалууд юм байт юм уу. Тэгээд одоо энэ Бурятын улаудын ховн номын сан гэдэг дотор бол нэлээд тийм юмнууд байт юм байл. Би бас тэнд очиж эдвэн зэрэг хамгаалж байхдаа нэг 1000 номын каталог Калифорни хийж өгье гэж гэрээ хийгээд тэгээд 40 хоногт бол үдсээр бол талын хийсэн 500. Тэн дотор бол монгол бичиг байсан, тод бичиг байсан, Багиндрагийн үсгээр байсан. Тэгээд тийм 3 юутай тийм талын хийж өгсөн тэгэл. Тэгээд ч юм хамгаалаа буцаад ирсэн. За тэрний дараа бол Ардын засаглаад бол Тэтэй тэргүү 1930-аад он болоход бол бас тийм хөдөлгөөн өрнөсөн байхгүй. Энэ Европ дахинд Орос энтерт явсан сэхэдэн залгуучууд. Дамжин сургууй нацагд орж интернийг тийм өгөөл битсэн байт юм аа. Ер нь латин хэлж гэн зүйтэй байна. Тэгээд дамжин сургууйд дуртгалд байдсан шүү дээ. Би тэр үед амаргуй манай судрагчийн хүрээлэнгийн дарга байсан. Тэгээ би өгүүлд бичээд орж үзүүлсэн чи уншиж үзснэ. Ерөөсөө энэ одоо олон мянган жил 100 жил хэрэгэлдсэн үндэсний хэлээ одоо энэ сайхан хадгалсан ийм бичгээ сольж болохгүй. Ууралсан гэж. Тэгснэ. Гэхдээ залуу хүн янз бүр юм сэтгэж авах нь зүйтэй. Чи энийг хэвлүүлчих гэж хэлж ирсэн гэж. Тэгээ манай хүн латин хэлж ил гэсэн тийм санаа хэлжсэн. Нацагд орж бас тэрийг дэмжижсэн юм шиг байна. Тэгээд 1932 онд ер нь латин хэлжих нь зүйтэй юм байна гэсэн тийм шийдвэр энэ хойдох улсуудын далайлтаар л одоо тийм шийдвэр төрсөн юм. Ягаад бол 1926 онд Москвад нэг том хурал болсон байхгүй. Зөвхөн улсын доторх 60 үндэстэн. Тэгээд энэ дотор Монголыг оруулаад за гадны улсаас Турк бас очсон.
Тэгээд ярьж ерөөсөө энэ одоо зөвлөлт бодлосын дотор байгаа бүх үндэснүүд латин үсэг хэрэглэх нь зүйтэй юм. Тэгэл тэрний дараанаас бол тэр Туркийн төлөөлөгчид буцаж очиж шууд ата Туркийн захирамж гаргуулаад Турк ерөөсөө араб үсгээ хаяа латинч хэлсэн шүү дээ. Тэгээд Казахстан энэ бол бас латин үсэг авах юм сургалт юм явуулаад сонин гаргаж ирсэн. Бурятууд бас гаргаж ирсэн. Манайхан бас тэрийг дуурайгаад одоо сонин гаргаж эхлээд ном хэвлэж эхлээл багш нарыг бэлдсэн байхгүй 2 жил. Тэгээд 2 жил бэлдээл одоо явуулаад 34 онд хэрэглэх гэж яснаа болоод ер нь амаргой ерөнхий сайд болсон хойно болиулсан шүү. Буцаад Монгол үсгээ хэрэглэсэн. Их богино хугацаанд орж ирэл болсон гэж ярьдаг тийм. Ерөөсөө 2 жил авах гэж бэлтгэл ажил хийж байгаа л тэгэл болсон. Тэгээд яг хэвээр Монгол үсгээ цааш нь хэрэгжилж явбал 1940 он гэхэд бол бас Сэдэн Балчин төөрөө нарийн бичгийн дарга болсон байсан. 10 дугаар хурал дээр бол чой болсон үг хэлээд ер нь бол энэ бичгээ солио латин үсэгт авъя гэд тийм ихтгэл тавьж ирсэн. Тэгснээр 3 сарын дараа ер нь энэ латин үсэг авах гэхээр одоо энэ бусад хөрөнгөтөн орнууд хол улс орны одоо машин тоног төхөөрөм сурах хүчийг юм авахд бас бэрхшээлтэй. Тийм учраас энэ ах トゥ зөвлөлтийн ард түмний бичгийг авбол одоо бидэнд илүү ашигтай бас амар хэлбэр гэсэн тийм илтгэл байдаг. Тэгээд л ерөөсө Сэдэн Балт тэргүүтээ комисс байгуулаад чинь бараг одоо 10 гаруй хүн байсан байхаа. Далгачаа багш, Данин Сурм багш, тэргээл тэр үеийн одоо Суун багш тэргээл. Тэгээд ерөөсө гол өөр даалгавар нь Данин Сурм багш төгссөн байдаг шүү дээ. Тэгээд Данин Сурм багш бас дуртгалдаа хэлсэн л байт юм. Тэр үед би даалгавар өгөхөд үүнийг биелүүлэхгүй их толгой над байгаагүй. Хэрвээ би эсэргүүцсэн бол тэгээд толгойг нь болох байсан баг. Тийм учраас би одоо албаны шаалтаар бол энэ үсгийг зохиосон юм аа. Тэгээ яг одоо Орос үсгийн цагаан толгой 33 үсгийг аваад дээр нь одоо Орос үсэгт байхгүй болон U2-ыг нэмээд 35 үсэг болгоод. Тэгэл одоо зөв бүчих дөрвийн зохиогоол. Тэгэл одоо үдсээр бол ихэнх чатанд бол Данин Сурм багш нөгөө урт гişгийн дээр нэм зураас татчихсан байт. Хэвлэлүүд үзэхээр. Тэгээ сүүлд нь нөгөө бичгэд бол бас бэрхшээлтэй юм л да. Нөгөө өччээл дээр нь юу зураал ингээл яа. Тэгээ сүүлд нь өөрөө бодож ерөөсө 2 гişгийг давхарлаад урт гişгийг тэмдэглэж бол амар юм байна. Тэр нь бичгэж амар юм. Хоёр шууд үргэлжлүүлээд явчих. Заавал тэр салгад дээр нь зураас татах гэж байна. Латин үсэг авах үед бол бас тийм байсан. Тэр тоддын дээр нөгөө юу хань зурдаг юу тэрийг урт гişгийн системийг тэр авчихсан байхгүй. Тэгэхээр тэр нь бичгэд бол хэцүү байна гэдэг. Тэрийг сүүлд нь 2 урт гişгийн систем бий болгоцсон. Тэгээд одоо яг манай Данин Сурм багш бол их олон дүрм зохиосон л доо бараг одоо 140 дүрм. Тэгээд энэ хүмүүс бол бас их алдаатай бичдэг энэ хэтэрхий орон дүрмдээ байгаа. За тэгээд энэ давар нөхцөлийг шууд залгаж бичдэг энэ төргээл жаахан юу хэцүү юм байна л да. Уг нь бол аливаа бичиг үсгийг одоо шинээр бичиг үсэг зохиоход бол нэг 4 зарчим байд юм л да. Уламжлалын зарчим, үг зүйн зарчим, авиа зүйн зарчим нэг нь юу гэлээ. За тийм 4 зарчим байд. Энэ 4 зарчмаас ганцхан авиа зүйн зарчим буюу яаж хэлэгдэхийн зарчмыг илүү баримталсан байгаа байхгүй. Тийм. Тэгээд зарим юмуд үгүйс. Гадаадын хүн ингээд монгол хэл заахад л их гайхаад байд юм л да. Жишээл газар гэдэг үгэн дээр газар гэж үтчээ дараа нь ийн залгахад нөгөө алга болчих. Тэр айдсан байж байгаа. Энэ чинь үндсэн үг нь байгаа шүү дээ. Тэгтэл нөхцөл залгахаар тэр хаач баа гэж гайхаад байдаг. Гэтэл дүрмэн дээр бол гівгшээ төгсөн үгэнд урт гişээр гэсэн дагуу дарлагад эцэг өвч богино гişиг
гээгднэ гэсэн энэ дүрм байгаа. Тэр дүрмээр дагж байгаа байхгүй. Тэгэхээр Монгол үгчт бол тийм биш. Ерөөсөө үгээ бичээд дараа нь дагвар нөхцөлийг бол салангад бичдэг байхгүй. Англи хэл бас яг тийм. Үгээ бичээд дагвар нөхцөлийн одоо үгийн өмнө эсвэл үгийн хойно бичдэг. Энэ бол эртний сансрит хэлний Панины хэл зүйн зарчим байгаа байхгүй. Өөрөсөө Панины хэл зүйн зарчим бол энтэг Европ хэл гэж ийшээ ингэж дамжаад Панины хэл зүйн зарчим төвдөр дамжиж Монгол хэл рүү одоо сажиг тунгааж алдсан тэр дамжаад ингээд энэ бичвэрийн систем ороод ирсэн байна. Тэгэхээр энэ монгол үгээр бичдэг систем, англи систем хоёр яг адилхан. Энэ үг гэж үндсэн юм байна. Үгийн үндэс гэж юм гээгддэггүй. Ямар ч их шиг гээгүүч гээдэггүй. Дагвар нөхцөл гэж нэг тусгай хооронд нь холуудаг юм нь энэ тусгай байна гэдэг нь ингэж тусгай салан хүчиг харагддаймаа гэдэг энэ систем яг энэ хоёр хэлэнд бол адилхан байна. Тэгээд манайхан одоо бас англи хэлийг сурахдаа төгшөөдгүй мөртөө монгол бичгээ сурахдаа их төгшөөдөг байхгүй юу. Энэ дуудлага үчиг хоёр одоо их зөрүүтэй бичигддэг. Хэцүү байдаг. Гэтэл англи хэл сурахдаа яг төгшөхгүй нэхэ бас л их зөрүүтэй шүү дээ. Ер нь англи хэлний өгсөн сангийн 70% нь бичлэг дуудлага хоёр зөрүүтэй. Гэтэл монгол бичиг ортон цагийн монгол хэл хоёрын зөрүү бол 30% байдаг. Гэтэл тэрнээс бага ба шүү дээ. Бага юмыг одоо сурхаасаа бол зүрхшээж болох. Тэгээд хоёрдугаарт бол монгол үчиг маш хурдан бичдэг. Ягаад гэвэл нөгөө уналтын системээр хүч орохгүй бичдэг. Гэтэл бусад кирилл латинта дандаа энэ хажуу тийш нь хүч гаргаж ингэж орцуулж бичдэг. Тийм уналтын системээр бичдэг учраас маш хурдан бичиж болдог. Дандаа шүднүүдийн товчлоод. Жишээл хамгаалах гэдэг үгийг бол бүтэн шүдтэй нь бичихэд үндсэндээ бол нэг 2 минут болдог байхгүй. За 2 ч юм уу 1 минут ч болно. Гэтэл бол яг шүдийн товчлоод бичихэд бол үндсэндээ нэг 10 секунд л болдог. 10-15 секунд. Тэгэхээр л маш хурдан бич. Тэгэхээр одоо энэ дипломат халуунд их олон жил зүтгэсэн олон улс орнд одоо дипломат алуу хашижсэн жаргал сайхан гоо гэж нэг хүн байдаг. Тэр хүн олон жилийн хуучигч нэг сайхан ном бичсэн. Тэгээд тэн дээр бичсэн байдгийг би дэлхийн олон улс орноор явахдаа хүний амнаас гарсан болгоныг тэмдэглэж авдаг бичиг үсгийг монгол үчгээс өөрийг үзээгүй гэж. За тэгэхээр за бид бол хэл ер нь хэл шинжилгээний тал дээр эрт дээр үес их боловсарч явсаар байгаа өнөөдөр их хүрсэн арт түм юм а. Тэгвэл өнөөгийн монгол хэлний тухай. Өнөөгийн монгол хэлний. За кирилл үсгийн хувьд бол яг одоо бол нэг юм эргэлзээтэй эмхтгсэн 700 үг гэл те. Гэтэл бид бол яг дөрмөн тэгээ зөв бичгийн дөрмөн өөрчлөгдсөн юм шиг гүүч юм шиг гэл одоо хэн зөв бичиж байгаа мэдгүй хэн буруу бичиж байгаа мэдгүй гэл олон асуудал байна л да. За тэгвэл харин монгол кирилл үсгийн за кириллээр бичигдэж байгаа үгийн дүрмэнд бол одоо 85 оноос хойш үлээ 84 оноос хойш ерөөс өөрчлөлт ороогүй гэж ярьдаг шүү дээ. Тий. Тэгэхээр өнөөгийн хэрэглээний талаар ер нь яг манай хэлний эрдэмтэд бол энэ талаар анхаарал тавьж маргалцсаар ирсэн байхгүй. Бүр аль 50-аад оноос хойш 50-аад оны сүүлээс хойш маргалдаж анхны одоо олон улсын монголч эрдэмтний хурал дээр хүртэл одоо ийм илтгэлүүд тавьж ирсэн шүү дээ. Энэ өсвийн дүрм бол цэгцтэй болгомоор байна гэдэг. Тэгээ маргалдсаар явсаар бод ерөөсөө юунд одоо л шийдэлт хүрээгүй. Яг 2000-аад оны үед бол энэ төмөрдгөө багшин төр засгийн газраас энэ төсөл аваад нэг төсөл хэрэгжүүлсэн ч гэж төсөл хийсэн. Тэгээд энэ хүн амын дунд болон энэ дээш нь одоо танилцуулахад зөвшөөрөгдөг байхгүй. Тэрний яг хөхөр үгийн үндсийг ивдэхгүй. Ёс гээгдгшин дүрмий байхгүй болгоё. Хоёрдугаарт ирэмүгийн и гэж байхгүй ганцхан эмүгийн игээр ирэмгүй адилхан тэмдэглэдэг болъё. Яг энэ төрлийн үсгийн дүрм гэж байхгүй болгоё. Шинэ
Тэр чинь дөрвөн ягийн төрлийн дөр болохоор задаад олон болоо авчихдаг байхгүй. Энийг хасъя гэдэг. Тийм уган төсөл хийсэн байна. Тэгээд хүн ам залуучууд бол огт дэмжээгүй шүү дээ. Ягаад тэгээд одоо энэ хонь гэж бичдгийн зөөлний тэмдгийг ий болгоё. Ер нь бол морь хонь гэж зөөлний тэмдэгтэй л. Монгол бичиг бол дандаа хойдолд нь ий байгаа шүү дээ. Морь ий гэдэг. Тэгээд яг монгол бичгээр тэгж бичдэг юм чинь адилхан хонь гэд ий бичгэд үндсэндээ бол тэр энийг зөөлрсөн энийг л тэмдэглэж байгаа болохоос биш тэр хамгийн эцэст нь ий хэлэгдэж байгаа юм биш байхгүй юу. Зүгээр хатуу энэ зөөлрсөн энэ хоёрын хоорондын ялгааг үзүүл. Тэгээд залуучууд бол тэр шүлээж авдгүй юм байл. Хоны гэж нялуурах уу энэ төр гэд фэйсбүүкт баах юм бичсэн л байсан. Тэгэхдээ би тэр үеийн төслийн юмыг өвөр Монгол тэр үеийн одоо мэргэжлээжүүлж ирсэн манай хөгтийн өвөр Монголын сурал багш нарын тэт ингээ үзүүлсэн чи. Хөш эн чинь их амархан юм байна шүү дээ. Ингээд яачих юм бол бид нүүд кирилл бичгийг их амархан сурах юм байна гэж хэлж ирсэн шүү дээ. Үндсэндээ бол их амарх арай хялбар одоо тэр олон дүрмээс бол хасагдсаар байгаа ер нь нэг 60-70 болох байсан байх гэж боддог. Үндсэндээ Монгол бичгийн дүрм бол 60 дүрмтэй шүү дээ. Одоо бид нүүд кирилл бичгийн дүрм бол 140 дүрмтэй байна шүү дээ. Тэгэхээр тэр хоёрын тэгэхээр монгол бичиг бол илүү цогцолцсон байгаа байхгүй. Яг гол одоо хэцүү юм нь бол нөгөө юу болж байгаа. Үгийг бол нөгөө уртагшгийн системд байхгүй учраас өөрөөр бичээд өөрөөр дуудаж байгаа байхгүй. Гэтэл эцэг ихийн их адгийн их одоо усны их мэх гэдэг 3 янзаар бичиж байгаа шүү дээ. Тэр чинь тухайн үгээ таниулах тухайн үгийн ялгааг бол бас харуулдаг байхгүй. Тэгээ монгол бичгээр одоо ингээд хүч гэдэг үгийг бол одоо бид нүүд ганцхан хүчгээл бичиж байгаа. Тэгээ энийг бол өгүүлбэрт оруулж яаж юуны хүч гэдгийг бол гаргаж ирж орчуулахаас биш энэ үгийг бол шууд орчуулж чадахгүй байхгүй. Тэгэхээр монгол бичгээр нэгийг нь бол хүчөө гэж үүтэй бичээд нэгийг нь хүчий гэж ийтэй бичдэг байхгүй. Тэгээ энэ хоёрыг шууд энэ хүчөө гэдгийг нь бол фава гэд орчуулж болно. Нөгөө хүчий гэдгийг нь strong гэд шууд англи орчуулж болж байгаа. Яагаад хүчөө гэдэг нь бол их хүч чадал гаргах юм гэж байхгүй. Тэгэд тэр үгийн хамаг энерги гол цөм нь тэр нөхцөлдөө дагавартай байхгүй. Монголчууд чинь морой чүгэл давирхаа сүнкэл давдаг. Алуунаар хэлж байгаа нэг том мод ч юм уу чүгэл өргөхөөр сэбидлээр. Гэтэл нөгөө хүч гэд ийтэй хүч нь болохоор айрагцгаа бол эсэгтэй дандаа гэж ингэж аваа гаргаж ирсэн. Тэгээд тэр хамгийн сайхан одоо болсон айрыг бол чимчгэнсэн айрыг гэдэг байхгүй. Тэгтэл нөгөө чин үгийн ихэндээ явж байгаа байхгүй. Нөгөө сүүлд байсан хүчийг гэдэг. Өөрөөр хэлбэл хүчин хансан айрыг. Тэгэхээр монгол бичиг бол ингэж үгийг амьлуулдаг. Амилсан үг байдаг. Үгийн энерги цөмийг хадгалдаг. Утгыг маш нэрийн ялгадаг. Тийм л үч. За тэгвэл хоёлаа дараагийнхаа сэдв рүү ороо тэ.